авгаагаа аятайхан бай гэж хэлээрээ айгүй байгаа шүү гिचгээд дахиад авсан байгаа. Ийм үг хэлж гинэ гэдэг бол энэ бол илт занал хийлэл цагдаагийн ерөнхий газарт хандсан өчигдрийн байдлаар бол гомдлоо өгсөн байгаа. За иргэдийн мэдих эрхийг хангаж мэргэжлийн чиглэлээр гүйцэтгэсэн сэтгүүлчийг занал хийлж байж болзошгүй ноцтой асуудлын талаар бид өнөөдөр одоо сэтгүүлч дэлгөөнтэй ярилцахад бэлэн болоод байна. Урилгын минь хүлээн авсан танд баярлалаа. За ерөн сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлсэн одоо сэтгүүлчийг төдийгүй одоо жирийн иргэдийг занал хийлдэг, дарамтлж сүрдүүлдэг ийм байдал одоо дамжрахыг гэдэг бас болгоомжлол байгаа. Тийм ч учраас бид өнөөдөр таныг одоо студид урьж ярилцахад бэлэн болоод байгаа юм аа. За ер нь одоо 2 хоногийн өмнө таны цахим хуудастай нийтлсэн байсан пост бол маш ноцтой санагдсан. Энэ постын талаар хоёулаа яриагаа эхлүүлье. За 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр манай нөхөр хүүхдээ авах гад хүүхдийнхээ сургуулийн гадаа байжсэн. Тэгээд яг ийм нөхцөл байдлын үйл явц сая боллоо гэд над руу яриад за үйл явц ямар үйл явдал болсон бэ гэхээр манай нөхрийн машины одоо арын хоёр хаалгыг нэг үл таних хоёр залуу татсан байна. Хэрвээ онгорхой байсан бол бас нөхцөл байдал яаж ирэх байсан мэдэхгүй. За тэгээд цоочтой учраас уртлын хоёр хаалгыг татсан. Тэгээ манай нөхөр дотор нь сууж исэн учраас цонхоо үйлэлэг онгоолгоо та нар ямар учиртай хүмүүс яах гээд ингээ хүний машин тэрийг татаад байгаа юм бэ? Хаалгуудыг татаж хангаагаад байгаа гэд асуухад төвшин төгс хурандаагийн явуулсан машин мөн үү? Юу төвшин төгс хурандаа вэ гэхээр дахиад нэрээ өөрчлөөд баясгалан хурандаагийн явуулсан машин мөн үү гэж асуусан байна. Тэгээ та нар битгий худлаа хүний нэр бариад ямар учиртай ямар хүмүүс болоод ингээд хүний эд хөрөнгөд зөвшөөрлгөө халдж байгаа юм бэ гэдэг байдлаар манай нөхөр хариулт өгсөн байлээ. За гээд тэр хоёр залуу дахиж юм дуураагүй эргэж явснаа одоо ямар ч одоо улсын дугаар бүртгэлгүй Прус 30 гэдэг ийм саарл өнгийн машинд суугаад манай нөхрийн машины хажууд ирснээр цонхоо онгоолгоод авгаагаа аятайхан бай гэж хэлээрээ айгүй байгаа шүү гिचгээд дахиад авсан байгаа. Тэгээ надад энэ одоо үйл явдлын нэг ноцтой зүйл нь миний одоо хүүхдүүдийн сурж байгаа сургуулийн орчныг мэдчихээн. Энэ хүүхдийг хэдэн цагийн орчинд ээж аав нь аль хэсэгт зогсож хүлээж агаад авдаг вэ гэдгийг судалсан байна. Тэгэхээр энэ бол нэг хоногийн дотор судлаад олчих чиглэл биш шүү дээ. Нэлээд олон хоног бас судалгаа орсон байх. Дүлгүүн гэдэг хүний нөхрийг олж таниад унж байгаа машиныхын дугаарыг мэдээд хүүхдийн сургуулийн орчныг мэдээд хаана зогсдог зогсоол байршлыг мэдээд очоод ийм үг хэлж гинэ гэдэг бол энэ бол илт занал хийлэл зөвхөн хувь одоо дүлгөөн сэтгүүлч гэдэг над руу дайрсан занал хийлэл биш. Миний одоо бидний хамгийн үн цэнтэй зүйл юу юм? Мэдээж нэгдүгээрт бол гэр бүл үр хүүхэд хамгийн үн цэнтэй. Тэгэд энэ үн цэнтэй гэсэн зүйл рүү үнэт зүйл рүү давшлах айлган сүрдүүлэх гэдэг ийм тактик хэрэгжилж байгаа нь байна гэдэг ийм ойлголтыг бол хүлээж авсан. Тэгээд цахим орчин гэдэг нэг талаар би сэтгүүлчид аюулгүй байдлаа хангах маш том талбар, нөгөө талаар бас тэнгээ батлах ийм эмзэг ийм талбар болчиход байна шүү дээ. Тийм учраас аюулгүй байдлаа хамгаалах талбар гэдэг энэ үндэсгийг ашиглаад би тэр даруйд нь одоо пост мэдээлэл оруулсан цагдаагийн ерөнхий газарт хандсан өчигдрийн байдлаар бол гомдлоо өгсөн байгаа. Тэгээд шалгаад над руу эргээд хариу өгье гэсэн. Гэхдээ энэ бол одоо би 2009 оноос хойш Егэл телевизэд ажиллаж эхэлсэн цагаасаа сэтгүүлчийн мэргэжлэр ажиллаж байхдаа үдсэн анхны одоо занал хийлийн тохиолдол биш л дээ. Одоо хит удаагийн ийм нөхцөл байдал гарч исэн. Энэ удаад бол бүр миний одоо хүүхдийн одоо сургуулийн орчин тойронд одоо ийм сануулга ирсэн учраас надад бол маш ноцтой санагдаж байгаа. Тийм учраас энэ дээр бас хамгаалтын арга хэмжээнүүдээ аваад ажиллах ёстой байна. Хуулийн хүрээнд шалгуулад ямар хариуцлага байх ёстой юм тэрийг бас хариуцлагыг яриулах ёстой байна гэдэг ийм одоо бодолд орчоод хүсэлтээ өгсөн явж байгаа шүү. Ер нь одоо ямар шалтгаанаар одоо таныг ийхүү занал хийлэх болов гэж одоо та бас өөрөө үзэж харж байгаа бол сэтгүүлч уушраас мэдээж өөрөө тань бичсэн мэдээлэл гэдэг юм уу энэ асуудалтай бас холбоотой байж магадгүй болов гэдэг ийм хардлага бас байгаа юм.
Мэдээж хэрэг одоо бид нар өдөр тутмын мэдээлэлтэй тулж ажиллаж байна. Их сурвалжуудаас мэдээлэл хүлээж авч байна. Тухайн мэдээллээ хууль эрх зүйн хүрээнд судлаад за энэ үйл явдлын цаана яг ямар учиртай, ямар агуулгатай, ямар логиктой үйл явц болоод байгаа юм бэ гэдэг дээр сэтгүүлч дүн шинжилгээ хийгээд мэдээ нийтлэл сурвалжлуудаа гаргаж штэ. Би 2009 онд Eagle телевизэд мэдээний сэтгүүлчээр орсон цагаас яагаад ч миний хариуцсан сэдвүүд дандаа газар шороо, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг гэсэн ийм сэдвүүдтэй өөр ирэхгүй холбогдсон. Би ч гэсэн өөрөө эмээгийн хүүхэд болохоор энэ сэдвүүдэд их хайртай. Тэгээ энэ сэдвүүдийн бүрэн бүтэн байдлын төлөө сэтгүүлч мэргэжлээ зориулах ёстой байна гэд ингээд үг үйлдэл гэдэг нэвтрүүлгийг Eagle санаачлаад за тэрийгээр газар шорооны бүрэн бүтэн байдал, олон улсын нөхцөл байдал Монгол улсад хэрхэн яаж тусглаа олох юм. За одоогийн засгийн газрын үйл ажиллагаа бодлого мөрийн хөтөлбөрүүд хэр зөв зохистой байгаа. Энэ бодлого мөрийн хөтөлбөрүүд өөрөө Монгол улсын язгуур эрх ашигыг бүтэн байлгахад, язгуур эрх ашигт халтахгүй байхад яг бодитоогоор үр дүн харуулж чадахгүй юу гэдэг ийм дүн шинжилгээний нэвтрүүлгүүд хийж исэн. Тэр цагаас хойш бид нар нөгөө сэдв хөөсөөр байгаад альва нэг юмдаа мэрэгшин гэж байдаг те. Эдийн засгийн сэтгүүлч, нийгмийн сэтгүүлч, эрүүл мэндийн салбарыг гэдэг шиг. Тэгээ яг энэ сэдвүүд бол миний мэрэгсэн сэдв болоо хувирсан. Би энэ сэдвийн төлөө өвчлсөн. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг уншиж судалсан, үндсэн хуулиа судалж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь бид эрхээ хамгаалахын тулд ард түмний нийтлэг эрх ашиг хангахын тулд улс орон тусгаар тогтнолтойгоо байхын тулд ямар хууль эрх зүй манад байгаа, ямар хууль эрх зүйгээр энэ зөрчигдөж байгаа. Мэдээж хууль эрх зүй бодлого, тогтоол, шийдвэр гэдэг бол эрх мэдэлтний оролцоогүйгээр бийждэггүй. Тийм учраас энэний цаана заавал нэг эрх мэдэлтэн хөндөгдөж идэг. Тухайн эрх мэдэлтний мэдээж ашиг сонирхлыг бид нар цааш нь хөвөрдөөл ингээд сурвалжлаа явдаг штеп. Гэх мэтлэн яг энэ сэдвүүдээ хийж яхад бол хөндөж байгаа баримт материалуудтай холбоотойгоор хэн нэгэн тэр дундаа нөлөө бүхий улс төрч эрх мэдэлтнүүд, бизнесмэнүүдийн нэр хүнд хөндөгдөжсэн, нэр алдар хөндөгдөжсэн ер нь байнга л хин нэгэн эрх мэдэлтний нэр алдар хөндөгдөхгүй мэдээ их сурвалж гэж байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээ тэр болгоныг хөндөө бичижсэн учраас мэдээж тэр дотроос бол таамаг дэвшүүлсэн нэр байгаа. Сүүлд хэрвээ цахим үзэгчид санаж байгаа бол туулын хурдны зам төсөлтөй холбоотой өнгөрсөн 2 сараас эхлээд би туулын хурдны замыг бол эсэргүүцэж богино цахим тойм хийсэн. За усны газрын Батбаяр захиралтай бас ярилцлага хийсэн гээд ер нь бид энэ хөгжлийнхөө бодлого загварыг зөв харж чадчихна уу, чадахгүй байна уу? Бид энэ нийгмийн нэг эдис болоод амьдарч байгаа хүний эрхийг эдэлж байгаа, иргэнийхээ эрхийг эдэлж байгаа бол тэрний цаана бидрийг аятаа тухтай хүлээж авсан байгаль ихтлэхийн маань жам ёсороо орших, энэ эрхээ эдэлж чадж байгаа мó гүн үү гэдэг энэ сэдвүүдээр туулын хурдны замыг тойроод нэлийн хийсэн. Тэгээд том хотуудын хөгжлийн бодлогыг ч гэсэн харахад ундныхаа их үүсвэр, ундны усныхаа их үүсвэрийг хамгаалахгүйгээр ямар ч хөгжил оршин тогтнох боломжгүй болчихсон юм байна. Дээрээс нь байгалаа унган биш юмаа гэхэд яг тэр тогтцыг нь алдагдуулахгүйгээр хүн өөрийн нэг эрдэс минерал нь дутагдаад ирэхээр бид нар яаж өнгө цус гунддаг билээ, яаж бие организм яс өөрчлөгддөг билээ гэдэгтэй адилхан байгаль ч гэсэн яг л тийм байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр байгалийн тогтцыг эвдэхгүйгээр яаж энэ байгалыг хിവэр нь хадгалаад тэгээд бид хөгжих юм бэ гэдэг ийм сэдвүүдээр нэлээд дуугарсан. За хувийнхаа Facebook хаягаар ч гэсэн би хит удаагийн лайвыг хийжсэн. Бас нөө цахим хуудсан дээр дагдаг хүмүүс бол мэдж байгаа бах. Байгаль зам ёсороо орших эрхтэй, байгаль замаараа байх эрхтэй гэдэг энэ үгийг бол би бас хэлж исэн. Тэгэд энэтэй зөрчилдсөн этгээдүүдийг бол нэлээд нэр цохож бичсэн шүү дээ, тийм. Тэгэхээр магадгүй туулын хурдны замыг эсэргүүцсэний төлөө энэний талаар мэдээлэл бэлтгэсний хариу нь энэ байдлаар гэр бүлийн занал хийх байдлаар ирж байна гэж та хэлгээд байна уу? Хардлага байна. Гэхдээ энийг бол хуулийн байгууллагын шалгах бах хардлага бол байгаа. Туулын хурдны зам төсөлтөй холбоотой хичнээн тэрбумын авилга, хууль бус мөнгө гарсан бэ гэдэг мэдээлэл бол олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байна. Тэгээ энэний ард туулын хурдны замыг хариуцаж явуулах гэж чичирч зүтгэж байгаа дарга маань өөрөө амиа өргөхөд бэлэн гэдэг ийм үгийг хэлчихсэн. Тэгэхээр альва нэг зүйл бол
огт санамсаргүйгээр тохиолдлын бусаар гарддаг гэдэгт би итгэдэггүй. Бүх юм санамсар зориуд бөгөөд тохиолд ингээд албаар тактик технологийн дагуу өрсөн одоо замын зураглалын дагуу тэр үйл явцаа улс төрч үрж идэг. Тийм биш бол улс төр хийх ямар ч одоо шаардлага байхгүй шүү дээ. За тэгээ барууны энэ суурин соёл иргэншилтэй улс орнуудын яг энэ бохор улс төрийн тактикийг бол манай улс төрчид маш гаргууд хэрэгэлдэг, ашигладаг. Тэгэхээр ингээд туулын хурдны замыг одоо тэр туул гол дундуур явах хэдэн зуун зузаан багнууд тэр туулын урсцад ямар нөлөө үзүүлэх вэ? Туулчин цаашлаад орхон сэлэнг мөрөндөө яаж цутгаж байгаа юм? Орхон сэлэнг мөрөн байгаль нуур буюу дэлхийн хүн төрөлхтний цэнгэг усны 20% дангаараа одоо хариуцаад ингээд маш том үүрэгтэйгээр байж байгаа байгаль нуурын цутгаланд бид нар ямар хор уршиг үзүүлэх юм бэ гэдгийг ухамсарлахгүйгээр энэ туулын хурдны замыг намайг нэг бол одоо алж талж иж цааш нь одоо хоригл юм тэг гэдэг нэг амиа өргөсөн байдалтай өөрийнхөө амиаг золигт өргөж болно гэсэн байдалтай тайлбар хийж байгаа нь бол энэ асар их мөнгөний асар их авилгын ашиг сонирхол явж байна. Энэ бол дан ганц хотын даргатай холбоотой асуудал биш. Маш том сүлжээ, маш том одоо ашиг сонирхлын маф энд явж гин гэж би харж байгаа. Таны постн дээр бол нэг хоёр нэр бүхий хурандагийн хуулийн байгууллагад ажилладаг хурандагийн нэр дурддагдсан байсан. Та өөрөө ерөн сурвалжлах сэтгүүлч. Тэгэхээр тухайн нэр дурддагдсан эдгээр хүмүүс ер нь одоо хуулийн байгууллагад ажилладаг юм байна уу гэдэг энэ мэдээллийг бас та шүүж үзв үү? Ер нь одоо хуулийн байгууллагаас энэ асуудлыг гомдлыг нь ер нь түргэн шуурхай шийдэх болов уу гэж харж байгаа болов. Миний хувьд бол одоо таны болон гэр бүлийн чинь хүмүүсийн одоо эрүүл мэнд амь настай холбоотой асуудал учраас маш түргэн шуурхай шийдэх ёстой болов уу гэж хараад байгаа. Одоо хурдан хугацаанд шийдэж өгөх байх гэж найдаж байгаа. Яа тэгэл цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас бас санаа тавиад холбогдсон. За та манай одоо ерөнхий газрын даргалуу хаяглаад хүсэлтээ өгчгөө бид нар богино хугацаанд шийдвэрлэнэ гэдэг ингэсэн учраас итгэж байгаа. Би өөрөө цагдаа автаа учраас цагдаа нарт итгэдэг. Нөгөөтэйгөр төвшин төгс хурандаа, баясгалан гэж хурандаа ер нь Монгол улсын хэмжээнд цагдаагийн байгууллагт байсан уу, цэрэг хүчний байгууллагт байсан юм уу гэдгийг лавлаагүйш лавлсан. Тийм нэртэй нэг ч хүн байхгүй мэлээ. Тийм нэртэй хурандаа нар бол байхгүй. Тэгэхээр энэ бол бүр цэвэр одоо нөгөө занал хийлэх үйл явцаа гүлэг төөрүүлэх ажиллагаа гэж ярьдаг шүү дээ. Тэрнлүү оруулах юм нэг залмих байсан юм байна гэж бодож байгаа шүү дээ. Ер нь одоо өмнө нь одоо танд бас одоо энэ мэт занал хийлэл бас ирж исэн гэдэг зүйлийг та ярианы ихэнд бас дурдж исэн шүү дээ. Тэгэхээр ер нь ямар байдлаар ер нь занал хийлэл ирж байгаа гэдгээр бас занал хийлэл дарамт шахалтыг ер нь хуулийн байгууллагаар ер нь шалгуулж исэн байсан уу? Эзэн холбогдогч нь ер нь шалгаад тогтоогдсон болов уу? За би бол үндсэндээ 3 дахь удаага занал хийлэлд орж байна. Анх бол 2016 онд би Игэл байхдаа ерөнхийлөгч Элбэг доржийн үйл ажиллагаануудыг нэгдсэн улсны байгууллагын эндэр дээр хэлсэн үгийг шүүмжилж энэ хэлсэн байр суурь Монгол улсын язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэдэг байдлаар төрөний дөрцөө өгүүлэлт тоймоо хийдэг байсан. За яг энэтэй холбоотойгоор тухайн үеийн ерөнхийлөгчийн одоо орон тооны зөвлөхүүд болох нэр бүхий хүнээс бол занал хийлэл ирж исэн. Тэгэхэд юу хийжсэн бэ гэхээр би тэр үед ганц бий байсан. За дүлгөөн чамаг ажиллаа тараад ямар замаар ямар чиглэлээр харьдаг те замдаа хинтээ уулзаж болох уу хинтээ уулзахгүй яах вэ хүү гэдэг энэ чиглэлийг бол бид маш хурдан гаргаад ирнэ. Тэгээ чамаг харих замд чинь шоглуулчнаа гэдэг ийм үгийг хэлсэн. Тэгээ тэр үг бас надад тухайн үед одоо анх удаа тийм занал хийлэлд өртөж байгаа учраас нэлээд ноцтой санагдаад тэгээ би 16 оны сонгуулиар бол бүр таг чиг анир чимээгүй гэртээ бүгжсэн тэл хөдөө гадаа ээж авахаараа. За тэрний дараа ковидын үеэр одоо цахим хэрэглэгчид бас л санаж байгаа бах. Тусгаар тогтнол гэдэг хөдөлгөөн нэлээд одоо идэвхтэй талбай дээр үйл ажиллагаа явуулж исэн. Тэр үед бол одоо Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа авах гэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол Монгол улсын эдийн засгийн чадхыг сулруулна. Бид шууд нэг улсын хит хамааралтай, эдийн засгийн хамааралтай болох нь дамжраад улс төрийн хамааралтай болох нь дамжраад засаглалын хамааралтай болох нь гэдэг ийм ноцтой одоо аюулын харанга дэлдэж байна гэдэг тал дээр тусгаар тогтмол хөдөлгөөн бол дуу хоолойгоо өргөжсэн шаардлагуудыг улсын хурал тухай зандар шатар их хурлын дарга байсан өгчээсэн л доо. За тэр хөдөлгөөний одоо яг
нөгөө л миний мэрэгсэн сэдвүүд тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал. Энэ хөдөлгөөний мэдээлэл болгон дээр нь би лайв хийхтэн хөтлөгчөөр чиглүүлэгчээр сууж өгч ирсэн. Тэгээ энэ үйл явцын дараа тухайн үед хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар байсан. Гинтгэн тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг баривчилсан, гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Тэгээ ингээд баривчсны дараа манай одоо гэрийн гадаа бол 2 хоног тасралтгүй одоо яг айлын хаалгыг голлохгүйхэн шиг зогсоод нэг юм тас хар тэнтэй хар машин бол 2 хоног зогссон. За тэгээ манай нөхөр л бас гараад та нар ямар учиртай ямар хүмүүс гэрийн үүд хаалга сахиад байгаа юм бэ гэхэд цонхын очир тогшоход цонхоо онгоолоход бол нэг битүү хар масктай 2 залуу сууж исэн. За ингээ 2 дахь занал хийл. Ингээ 3 дахь нь бол саяны тохиолдол болж байгаа юм л да. А өмнөх 2 дээр бол би шалгуулъя гэдэг хүсэлт өгж байгаагүй. А сүүлийн тэр нөгөө гэрийн үүдний гадаа сахижсэн гэдэг тохиолдол дээр бол би нөгөө цахим хаягаа хэрэгэлсэн. Цахимд одоо ил тод зарлах юм бол бас нэг талаар би аюулгүй байдлаа хангах юм байна гэдэг хэлбэрээр. А гэхдээ цагдаа хууль хүчний байгууллагт бол шалгуулах хүсэлт өгөөгүй. Сэтгүүлчийн хэмжээний хэрэгчлөөг эдлэх энэ хууль эрх зүйн орчин маш дутмаг юм болов уу гэж харагддаг. Тухайлбал одоо үндсэн хууль болон эрүүгийн хууль дээр ерөөсө тодорхой нэг ганц 2 хэл заалт байна. Түүнээс өөрөөр одоо яг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх энэ хууль эрх зүйн орчин хомсдоод байна л да. Эдгээр одоо үндсэн хууль дээр сая цэцээр одоо эрүүгийн хуулийн 13-14-ийг унагла. Гэхдээ эргээд одоо энэ гүтгэх гэдэг ийм хуулийн төсөл одоо улсын хурал дээр явж байна. Тэгэхээр ер нь та энэ сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, цаашлаад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэд хэрхийг хангах энэ хууль эрх зүйн орчныг ер нь хэрхэн яаж сайжруулбал энэ эрх хэрэгчлөө хангагдана гэж бас үздэг бол. За одоо биднэрт нэг мөрдөгдөж байгаа 98 оны хууль л байгаа шүү дээ. Тэ нэг 4 хүн зөвлөлттэй маш өрөвдмөр хууль байдаг. Тэгээ энэ хуулийг би зөвхөн харахтаа зориудаар хэвлэл мэдээллийн салбарт цензургүй, ханжааргагүй, ирээ цээрэггүй мэдээллийн суурийг тавих энэ нөхцөл бол эрх зүйгээрээ тавигдсан юм байна гэж хардаг. Ер нь бол тухайн улсыг ингээд аюулгүй байдлыг алдагдуулахын тулд нэн тэргуунд одоо эрх зүйн бодлого нь батлагдсан байх ёстой. Тэрний дараа хууль нь юм байгаа юм чин гэдэг байдлаар тухайн салбарын үйл ажиллагаанууд өрнөж эхэлдэг. Тэгэхээр 98 оны энэ 4 хүн зөвлөлттэй хууль бол өөрөө маш учир дутагдaltaй. Тэр дотор сэтгүүлчийн одоо аюулгүй байдлын тухай нэгч заалт байхгүй. За зөвхөн л одоо нөгөө төр өөртөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх ёстой юугүй юу? Хэвлэл мэдээлэл бол чөлөөтэй байна ч шиг нэг тийм урай лоозон маягийн заалтууд орсон болохоос биш энэ хэвлэл мэдээллийн салбар хинээр дамжиж явж байгаа гэдэг өөрөө чухал. Ер нь альва үйл явц хинээр дамждгийг зөвхөн хүнээр дамждаг. Бид нар хэвлэл мэдээллийн байгууллагт ажилласан ч маш өндөр одоо үзүүлэлттэй техник тоног төхөөрөмжүүд байлаа ч тэрийг хүн л ажилуулдаг. Тэгэхээр хүн бол ерөөсөө альва нэгэн үйл явцын хамгийн гол эзэн байгаа байхгүй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлч өөрөө хамгийн гол эзэн. Тэгэхээр сэтгүүлчийн аюулгүй байдал, их сурвалжаа хамгаалах нөхцөл байдал, тэгээ нөгөө олсон мэдээл баримт дээрээ дүн шинжилгээ хийх чадвар гээд энэ бүх зүйлүүдийг нөхцөлдүүлж цогцоор нь шийдсэн байж одоо манай хэвлэл мэдээллийн салбар цэвэрших байх гэж би хардаг. Тэгэд урилмаагч бас саяхан би нүүр хуудсан дээр харж ирсэн. Яг одоо чиний хэлж байгаа шиг энэнийг бол шүүмжлээ битсэн байлээ. Уул нь бол үндсэн хуулийн цэц дээр үндсэн хуулиар бид одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл нөгөө холбогдох хуулиар нь тэрийг хаацсан байдаг эрүүгийн хуулийн дээр нь. За тэгвэл үндсэн хуулийн цэц үндсэн хуулийнхын энэ үндсэн эрхийг нийлүүлэхээр шийдвэр гаргачаад яг тэр шийдвэрийн хүрээнд ажлын хэсэг ажиллаа үргэлжлүүлж яваад одоо хуулиндаа тэр шийдвэрт нийцүүлээд хуулиа зохицуулаа гэж яхад гүтгэх гэдэг заалтыг жишээ нь шинээр гэмт хэрэг хуульчлах гээд ороод ирсэн байх жишээний. Тэгээ нөгөө гүтгэхт оромжлох гэдэг заалт хин дээр голчлон хэрэглэгдэж гинүү гэдэгт нөгөө л улс төрчид штэ. Улс төрчтэй холбоотой нэг баримт материалыг гаргаад тавьчихаар энэ намайг гүтгэлээ, энэ тэглээ гэдэг. Гэхдээ яг ийм нөхцөл байдлыг бас манай хэвлэлийн ажилтнууд өөрсдөө гаргаад байна л да. Нөгөө сэдвээ өгчих юм бол PR-ыг өөрсдөө хийгээл ингээл шуурал ингээл гүйчдэг. Ерөөсөө Монгол байх юм бол хэвлэл мэдээллийн салбарыг нэг туйлаас нөгөө туйл руу хуйсгнуулдаг ийм дэг журамгүй нөхцөл байдал руу оруулчихж байгаа байхгүй тий. Би өнөөдрийн Монгол улсын нийгэм тогтолцооны энэ гажууд бол Монголын ард иргэдийн тарих оюуны самуурал бол манай салбарын одоо том буруу гэж би дүгнж явдаг. Тэгээ үүндээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа манай сэтгүүлчдийн оюун санаа, ур чадвар ямар төвшөнд байна, өндөр байвал
нийгэм өндөрлөл байна. Өндөр түвшний иргэдтэй нийгмийн харилцаа өндөр дэгс соёлтой, ёс суртахуунтай байна. Гэтэл харамсалтай нь одоо зарим нэг одоо болчингүй үйлдэлээс болоод хэвлэл мэдээллийн салбар маань өөрөө нэр хүндээ алдчихээн. Хэвлэл мэдээллийн салбар бол мөнгө угаалтын маш том талбар болчихжээ. Энэ талбараар л би баяжчих юм байна гэдэг энэ имиж хэв маягийг бол манай зарим нэг сэтгүүлч нар өөрсдөндөө бүрдүүлсэн байна л да. Тэгээд энэ бүх нөхцөл байдлаас улбаалаад бид нэр төртөөгөөр зоригтойгоор бардам хэвлэл мэдээллийнхаа эрхчлөөний хуулинд өөрсдийн эрх ашигыг хамгаалуулсан зүйл залтаа оруулж чадахгүй бас ингээд нөгөө хууль боловсруулдаг этгээдүүдийнхээ атсан шалаанд бид орчоод байгаа байхгүй. Тэгэхээр бид өөрсдөө эхлээд маш сайн боловсрох хэрэгтэй байна. Бид зөвхөн цахим нүүр номд тааруулж бичдэг биш те. Томоохон урт үргэлжилсэн үгээрээ нийтлэл бичвэрүүдэд бичдэг баймаар байна. Гэл ингээл бидний чадвар уруудснаас болоод ард иргэдийн тархич гисэн загасны ой санамжтай маш богино хэмжээнд болчихсон. Тэр хэрээрээ залуучууд одоо энэ гар утсан дээрээс л мэдээлэл авч байгаа учраас нэг хитгэн өгүүлбэр уншаал өнөөдөр ихтэй сургууль сурж байгаа оюутнууд ч гэсэн үргэлжилсэн үгэн уншиж ойлгож чадахгүй байна гэдэг ийм одоо гаслантай толгоос ихсэрсэн нөхцөл байдалтай багш нар сууж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо хууль эрх зүйн орчин муу байгаагаас эрх мэдэлтүүд, албан тушаалтнууд нөлөө бүхий хүмүүс сэтгүүлчдийг одоо хуулийн байгууллагад уух, айл уун сүрдүүлж одоо тэд дарамтлах, амын хангах гэдэг юм уу ийм нөхцөл байдлаас үүсэж байна л да. Өнөөдөр тань дээр тохиолдоод байгаа энэ ноцтой асуудал нь ч гэсэн үүнтэй холбоотой байж магадгүй бах гэдэг юм бас хардлага байна сэтгүүлчгийн хувьд. Тэгэхээр магадгүй одоо та бас айж инээж байгаа болов цаашид одоо энэ туулын хордны замын талаар гэдэг юм уу энэ асуудлуудыг ерөн хүндгүй байя, дугуй байя гэдэг ийм болгоомжлол гэр бүлээ хамгаалах гэсэн ийм зүйл хийх болов эсвэл бол харин ч одоо энэ асуудлын үнэн үнийг олоод ард нь гарна гэдэг энэ итгэл үнэмшил байгаа болов. Би нэг тийм ухардаг төрлийн биш шүү дээ. Миний зүрхний хийг хуйлруулсан. Тийм учраас би эцсийн үзнэ. Угаасаа миний сэдв, миний үр хүүхэд энэ газар шороон дээр амьдран, миний үр хүүхдийн үр хүүхэд, үрийн үр даштын ашид Монгол улсын иргэн ээж аавынхаа генийг тэгээд явна. Тийм учраас Монгол улсын газар шороо бүрэн бүтэн байх гэдэг сэдв бол би энийг зөвхөн сэтгүүлчийнхаа үүрэг гэж хардггүй. Би хоёр талынхаа ураг удмын өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэж үздэг байхгүй. Тийм учраас би хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байх ёстой. Хүүхдүүдтэй бүтэн бүлийн одоо газар шороо үлдээхийн төлөө үг хэлэх зорилготой мэргэжил эзэмшсэн бол би үгээ баримтаа хангалттай хэлнэ. Хуулийн байгууллагаас бол асуудлыг хурдан шуурхай шийдэх байх гэдэг итгэл үнэмшил бас танд байгаа шиг байна. Энэ ч үднээсээ болоод хэвлэл нийтлэхийн эрх чөлөөгөө цаашид бол эдлээ явнаа гэдэг ийм бас бардамнал бас танд байгаа шиг байна. Энэ бол бас нөгөө талаар яаж ч гэсэн сэтгүүлч гэдэг энэ мэргэжлийг эзэмшээд энэ салбарт ажиллаж байгаа хүн болгоны одоо зорих ёстой зорилго бас мөн байх гэж би бас бодож байна. Тэгээд урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. За, урьсанд баярлалаа. Үгээ хэлэх боломж олгосон танай редакцт бас талархлаа илэрхийлье. За, баярлалаа.